ихэнхдээ ер нь бол одоо өндөр цалинтай, өндөр орлоготой байх боломжтой тийм ажлын байрнууд бас тийм байж байгаа. Оюуны хөрөнгө оруулалт одоо хүнийг хөгжүүлдэг тэр хэмжээгээрээ бэлтгэгддэг амьдралд За оюутан залуустай хэлэхэд бол хамгийн түрүүнд ямар нэгэн тийм карьерийн төлөвлөгөөтэй болох хэрэгтэй. Карьерийн төлөвлөгөөтэй болоод тэгээд эхний хэдэн жилдээ бол яг үнэндээ нэг хадгаламж идэрхээс илүү өөрийгөө хөгжүүлэх тал дээр өөрийгөө хөгжүүлж өөрийгөө одоо илүү их үн цэнтэй зах зээл дээр одоо илүү их үн цэнтэй хүн болгох тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Та одоо ажлаа маш сайн хийх хэрэгтэй. За одоо магадгүй хүн болгоны тэр болгон мэддэггүй тийм мэдлгүүдийг олж авах хэрэгтэй. Тэгээд тэгснээрээ та өөрөө ер нь бол ирээдүйдээ илүү үн цэнтэй зах зээл дээр илүү их үнэлэгдсэн тийм хүн болж чадна. Тийм учраас ер нь бол ямар нэгэн байдлаар одоо сурахад одоо өөрийгөө зориулах хэрэгтэй. За мөн бас зарим тохиолдолд бол магадгүй одоо хүмүүсийн хийхээс хайширдаг тэр ажлуудыг ч гэсэн бас одоо өөрөө биеэр хийгээд үз. Тэнд ялангуяа тийм ажлууд бол ер нь ихэнхдээ ер нь бол одоо өндөр цалинтай, өндөр орлоготой байх боломжтой тийм ажлын байрнууд бас тэнд байж байгаа. Тийм болохоор хүмүүс одоо юу гэдэг амархан юм хийх гээл, энгийн юм хийх гээл байгаад байдаг. Гэтэл тэнд чи одоо маш хөрсөлтөөтэй учраас таны угаасаа одоо авч чадах цалин магадгүй олж чадах орлого ч харин багасаад ирдэг. Харин хэцүү зүйлийг хийгээд хэцүү одоо ажил мэргэжлийг сонгоод тэрнээрээ одоо мэрэгчээд ирэх юм бол танд одоо тэр хэмжээгээрээ бас таны үнэлгээ, таны одоо цалин, таны орлого илүү өндөр байх боломжтой. Тэгэхээр тэр зүйлийг та сурч авах хэрэгтэй. Ялангуяа одоо эхний одоо 20-оос 30 нас гэдэг бол та ер нь бол одоо маш сайн ажиллаж, маш одоо ямар нэгэн зүйл дээр мэрэгжилтэн болох тэр үндсээ тавих хэрэгтэй. Тэгсний дараа бол одоо 30-аас цаашаа бол та одоо тэндээсээ юу тарин тэрийг авраа гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг одоо та одоо 30 хүртээ та одоо тариалсан учраас 30-аас хойшоо бол та тэндээсээ бол хурааж авах тэр боломжтой тэнд нэгднэ гэсэн үг. Дубай руу одоо аялахыг жишээ нь бид нэр мөрөөдөө гэж үзээ л да. Тэгэхээр Дубай аялал ойролцоогоор нэг 5-аас 6 сая төгрөг гэдэг нэг телевизээр рекламжчихсан. Тэгвэл бид нэр бас тийш явж болно. Гэхдээ энэ их мөнгөтэйдээ бол биш ээ. Бид нэр хөрөмтлийн аргаар явж болно. За яаж те? Жишээ нь одоо 4 жилийн дараа би Дубайд аялна гэдэг өөртөө зорилго тавьчих. За тэгвэл нийтдээ нэг 6 сая төгрөгийг хэдүүлээ 4 жилдээ хуваачиж. Тэгэх юм бол жилд нэг ойролцоогоор сая 300 400 мянган төгрөг гарах нь. Сая 400 мянга бид нэр 12 сартаа хуваачиж. Тэгэх юм бол сард ойролцоогоор нэг 100 гаруй мянган төгрөг гарч байна. Гэхдээ та 4 жилийн дараа 5 сая төгрөгтэй болохын тулд сард 100 мянга хийх шаардлагагүй. Тэрнээс арай бага мөнгө гэж хад банкны хүүгээрээ өсөөд 5-аас 6 сая төгрөг бол дансчин болчих. Тэгэхээр та нэг сард ойролцоогоор 60-аас 70 мянган төгрөг хийхэд л болоо. Тэгэхээр 60 мянган төгрөг гэдэг бол яг өнөөдөр үндсэндээ бол нэг 2-оос 3 хоолны мөнгө л гэж байна. Тэгэхээр та сард нэг 2-оос 3 хоолны мөнгө л одоо аяллаа хадгаламж руугаа хийснээрээ Дубай руу 4 жилийн дараа явах юм боломж нэгч. За бид нэр ийм төлөвлөгөөтэй мөрөөдөлтэй хадгаламжийг хийгээд эхлэх юм бол нөгөө хадгаламж чинь одоо таны өмнөөс Дубай яваач одоо Турк руу аялаач гэдэг одоо данснаас ч ингээд дуудаад тахна шүү дээ тий. Тэгэхээр бид нэр ингээд гинтл ингээд их мөнгийг олох биш. Баг багаар ингээд одоо туслыг ураавал далаа гэдэг зарчмаар явах юм бол ямар ч хүн саяын байдлаар аялаад явдаж болох нь шүү дээ. Та гинтхэн 6 сая төгрөг олох хэцүү эсвэл сар 60 мянгаыг олох хэцүү гэвэл мэдээж 60 мянган төгрөгийг бол хүн болгон ихэвчлэн олоод хоолунд аваад идээл явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мөнгийг л та нэг жоохон ингээл өөрчлөл хооронд нь зардлуудаа сэлгэх байдлаар хийхэд л Дубай аялал жишээ бүтэх боломжтой болж байна. Тэгээ хүн бол зөвхөн амьд байх хэрэгцээг хангаж болохгүй. Хоолунд, хувцас, сонор, орон байрвал анхан шатны амьд байх хэрэгцээ шүү дээ. Хүн байна хөгжихийн тулд одоо амьтнаас ялгархын тулд соёлын хэрэгцээ гэж байдаг. Хөгжиж явах хэрэгтэй. Хөгжижээж орлого олдог, одоо бие хүн болдог, хүнд хүндлүүлдэг одоо тийм хүн болно шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо хүүхдүүдэд энийг их анхаармаар зөвхөн хүүхэд ч гэхгүй өрх гэрүүд их анхаармаар байгаа. Ном авдаг байх хэвээр, уншдаг байх хэвээр, намын саналуу явдаг байх хэвээр, кино, урлаг, уран сайхныг сонирхдаг байх хэвээр, дуулдаг, бүжгэлдэг байх хэвээр. Энүүгээрээ хүн биштэй аз жаргалаа мэдэрдэг. Тэг аз жаргалтай байх хэвээр. Тийм учраас өрхийн төсөв дотор, хүүхдийн төсөв дотор сард энэ дээр бол тогтмол одоо мөнгө тавьж өгөөд тэрийг бол зарцуулж явах хэвээр. Тэгэхээр хамгийн гол юм нь штэ
одоо соёл урлаг тэр одоо оюуны хөрөнгө оруулалт одоо хүнийг хөгжүүлдэг тэр хэмжээгээрээ бэлтгэгддэг амьдралд гэдэг утгаараа энэ бол их чухал. Аялал зугаалгаар явах ёстой, музей үзэх, театр үзэх ёстой. Тэгээд ер нь бол хүн чинь юунаас сэтгэл ханамж авдаг вэ гэхээр зэрэг одоо энэ соёл урлагийн энэ тарихыг хөгжөөж байгаа, тарихыг тэжээж байгаа энэ юмнаас л хүн илүү их жаргал эдэлдэг шүү дээ. Маш олон хүмүүс надаас мөнгөө хаана хадгалах уу гэж асуудаг. Мэдээж баталгаатай учраас би банкнд хадгалуулахыг санал болгодог. Харин coin авах уу гэж асуухт нь баталгаагүй учраас санал болгодоггүй. Coin бол олон сая үсэг, олон сая тоо шүү дээ. Харин банк руу явхад хэдий хүүн багч гэсэн баталгаа байдаг. Хамгийн гол нь таны банкнд хадгалуулж байгаа 20 сая хүртэлх төгрөг аюулгүй байдаг. Жишээлбэл coin хөрөнгө оруулахад баталгаа гэж байхгүй. Coin тэг төгрөг болвол танд юу ч үлдэхгүй гэсэн үг. Харин банк асуудалд орвол D-Com-оос таны 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг буцааж төлдөг. Би Германд банкны салбарт 32 жилийн турш ажилласан. Банкны нийт хэрэглэгчдийн 92-оос 95% нь энгийн иргэд байсаар ирсэн. Монголд банкны нийт хэрэглэгчдийн 95%-ийнх нь хадгаламж аюулгүй байдалд байдаг. Банк ч мөн адил. Банк өөрөө хадгаламжийн даатгалын гэрээ хийсэн байдаг. Тийм учраас энэ утгаараа банкнд итгэж болно гэж би боддог. Банк өөрөө ийм даатгалгүй бол лиценз авах зөвшөөрлийг олгодгүй. Хадгаламжийн үйлчилгээ явуулах эрхгүй байдаг. Тийм учраас аюулгүй байдлын үүднээс D-Com-ийн гишүүн болох ёстой. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх гэдэг утгаараа бол иргэдийн санхүүгийн боловсрол маш чухал гэдгийг бол олон улсын байгууллага буюу олон одоо дэлхийн нийтээр энэ чиглэл рүү бас анхаарал эхэлж байгаа. Эдийн засаг санхүүгийн хөгжлийн бодит өсөлтөнд санхүүгийн мэдлэггүй байх явдал нь өөрөө нөлөөлж байгаа. Тэгэхээр ямар улс орн хөгжөөд байна вэ гэвэл иргэдэнд санхүү эдийн засгийн мэдлэгтэй, боловсралтай улс орны эдийн засгийн хөгжил нь бол өндөр байна гэдгийг олон улсын байгууллагын судалгаанаас бол гаргасан байдаг.